Лаура гэдэг эгэлж ирийн 40 гаруй насны Америк бүсгүйгийн амьдралд тохиолдсон болсон бодит түүхийг ярихад бэлэн болж байна. За Лаура гэдэг бүсгүй өөрийн нөхөр болон хүүгийн хамт амьдардаг. За өөртөө хувийн жижиг бизнестэй учраас тэндээ анхаарал хандуулна. За түүний нөхөр Томас Америкийн нэгдсэн улсад оршдог нэлээд том корпорацид маркетингийн албаны дарга хийдэг учраас ийш тийшээ байнгын уулзалт, семинар борлуулалт, хурал цуглаан гэх мэтийн зүйлд өдөр шөнөгүй явж идэг юм тийм идэвхтэй амьдралтай гэр бүл байгаа. За мэдээж том компани маркетингийн албаны дарга учраас компани ашиг орлогыг нэмэх, ажилтан албан хаагч нартай уулзах гэх мэтийн их олон ажлыг амжуулж явдаг учраас гэртээ байхаасаа байхгүй нэх. За энэ хоёр бол дундаа нэг хүүтэй, тэгээ 20 гаруй жилийн амьдралын ганц утга учир болсон Райан гэдэг залуу саяхан их сургуулаа төгсөөд аавынхаа танилуудаараа дамжуулаад бас нэлээд ирээдүйтэй компанид мэргэжилтэн ингэж ажилд орсон. За ингээд сүүлийн үед Лаура гэдэг эмэгтэй өөрийнхөө хүүг маш ад жаргалтай байгааг бол мэдэрсэн. Их хүний зүүн совингоор. За яаж ийж ийна гэд хэлэхэд бол Райан нэг найз бүсгүйтэй болсон. Тэрнтэйгээ орж гараад цагийг бас зугаатай өнгөрөөж байгаа гэдэг хэлсэн байгаа. За Лаура Томас хоёр бол ерөнхийдөө ярьж ирсэн. За мөнгө төгрөг, бизнес, ажил, амьдрал гэр орон, хаус, эдлэн газар бүх юм бас сайхан жигдэрчлээ. Энэ ганц хүүдээ нэг аятайхан бүсгүй олж өгөөд хорим найрыг нэг тултал хийгээд тэгээд үр ачаа хүлээж авах юмсан гэдэг талаар бол энэ хоёр ярьж ирсэн байдаг. За ингээ Райан гэдэг залуу ажлынхаа хажуугаар ажил төрлөө тараа шинэ найз бүсгүйтэйгээ энэ тэндгийн хоолунд амралт чөлөө цагаар яваад ээж нь ерөнхийдөө ихэвчлэн гэртээ ганцаараа үлддэг. За ингээд нэгэн орой Лаура гэдэг эмэгтэй гэртээ байж байх үед түүний хүү Райан оройтож орж ирсэн. За оройтож орж ирээд ээжийнхээ хажууд суугаад та юу хийж байна нэрт унтахгүй яаваа гэж хэлэхэд Лаура хэлдэг чамайг хүлээж байсан гэж. За тэнгууд Райан бид маргааш танд гинтийн бэлэг барахаар шийдсэн. Өөрөөр хэлбэл өөрийнхөө найзгүй Софияг дагуулж ирж тантай танилцуулнаа. Тантай танилцахыг бол асар их хүсэж байгаа. Мөн тэр бүсгүй танд үнэхээр таалагдаж та түүнд бас хайртай болно гэдгийг би бол мэдж байна гэж хэлсэн. За Лаура гэдэг эмэгтэй өөрөө хүүгээ айхтар өсгсөн учраас хүүд нь таалагдсан бүсгүй өөрт нь таалагдана гэдгийг бол зүүн совингороо мэдчихсэн. За мэдээж хүүгийнхээ сонголтонд хүндэтгэлтэй хандан. За ямар ч байсан маргааш ямар хоолунд хийх үү яах уу аав чинь бас нөгөөдрөөс нааш ирэхгүй маргааш хоёулахнаа л зочноо хүлээж авъя гэдгийг хэлсэн. За тэгэнгүүт Райан бол манай найз охин София бол Франц маягаар шарсан дахиад дуртай та энэ хоолыг хийж байвал манай найз их баярлаа гэж хэлсэн. Лаура мэдээж энэ асуудлыг зохицуулна гэд хэлдэг. За ингээ Райан ажилдаа явсан. Лаурач маргааш нь ажил төрлөөсөө өөрөө чөлөө аваад гэр орон зочид ирж байгаа учраас магадгүй ирээдүйн биер нь ирж байгаа учраас нэлийн хүндэтгэлтэй өрхөн гэр орныг сайхан засаж сэлбээд хоол ундаа бэлдээд хүлээж исэн байдаг. За ингээ ажлаа тариад ирэхдээ Софияг дагуулад ирсэн. За София гэдэг бүсгүй хаалган дээр ирээд Лаураг анх харахад бол үнэхэрийн Лаурад энэ охин бол үнэхээр гоё таалагдсан гэж байгаа. Яг харахгүй тэр бодож исэн хүлээлтээс нь илүү гарсан тийм үзэсгэлэнтэй ээлдэг зөөлөн тиймтэй зөөлхөн охин ичимхий охин бас хаалган дээр нь байхыг хараад Лаура бол асар их баярлаж бас таашаал авч исэн гэдэг. За ингээд Лаура өөрийнхөө хүү Райны дагуулж ирсэн София галтгоонд оруулж ирсэн. За галтгоонд орж ирээд зочны өрөөгөөр явсан. За энэ үед хоол унд арай болоогүй байсан учраас София гэдэг охин хүн амтнаас бишүүр хэлгүй тэнд ингээд цонцоогоо шал ширтээд суугаад ээлгүй бас босож Лаурагийн хажууд очиод аяг тоог цэгцлэх энэ ажилд өөрийн итгэл сэтгэлээр орж байгаа нь Лаурад асар том таашаал өгсөн гэдэг. Ингээд
хийж исэн хоолунд ч бэлэн болсон. За София бүсгүй Франц маягаар шарж байгаа одоо дахиад бол үнэхэрийн таалагдсан учраас энэ гурав бол амтархан хоол ундаа идээд суусан. За Райан София хоёр аз жаргалтай байгаа тэр тусмаа химнэл таарж байгаа гэдгийг Лаура гэдэг эмэгтэй хараад бол асар ихээр баярлсан. Ерөнхийдөө одоо бүх амьдрал нь жигдэрч гисэн ганц хүүгийнхээ амьдралыг нэг цэгцэлж хэмсэн гэсэн ээжийн одоо сэтгэл яг энэ хүрээд асар ихээр ханаж байна. За ингээд яг энэ гоё цаг үед аав нь байхгүй ч гэсэн одоо Лаура бүсгүй ингээд хүү болон бэрээ сайхан хоолож унтлаад байж исэн. За ингээд байж байгаа хүйд София бүсгүй одоо ээжтэй сайхан ингийн яриа хөөрөө өрнүүлэхээс гадна гэр доторхыг эргүүлээд гарсан. За ингээд хан дээр юу байсан бэ гэхээр одоо эдний гэр бүлийн буюу Лаура, Томас, Райан гурвын ахуулсан бас гэр бүлийн ажиглалтай зураг байдаг. За ингээд София бүсгүй гэр орныг эргүүлэн тойрч харж байхдаа тухайн зургийг хараад одоо нэлийн удаа бодлогошонгоо ширдсэн. За Лаура бол одоо София бүсгүйгийн бүх үйлдэл үг хэлийг анхааралтай ажиглаж исэн учраас гэр бүлийн зурган дээр очиод нүд нь удаанаар тэгэж бодлосхийгээ дээрээс нь халбаг сарай барьсан байсан гараа буцааж одоо тавган дээр тавихтаа жоохон чичирхийлтэй одоо зөрнөлтөй байгааг нь хараад Лаура бүсгүй бол үнэхээр гайхсан учраас хонгормын чи зүгээр үү гэдэг үгийг Софиагаас суугаад София сонсон боловч одоо хариулж чадахгүй зураг руу төвлөрсөн чигээрээ байгаадас учраас Райан түүний гарнаас бариад чимэн зүгээр үү гэдэг үгийг хэлдэг. Тэнгүүд София зүгээрээ гээд ээж рүү харж инегээд Райан руу харж нэг бараагаад ерөнхийдөө яаж чадахгүй ингээд сандарсан байдалтай байгааг нь хараад Лаура гэдэг эмэгтэй бол гайхсан. За ингээд энэ гурвын дунд байгаа атмосфер айгүй сонирн болохоос гадна Лаура одоо энэ зурган дээр байгаа хүмүүсийг одоо нэг үрчлээ хэлсэн. За ингээд Лаура миний бие болон миний хүү Райан багтаа тэгээд миний нөхөр Томас одоо бид гурыг ахуулсан зураг байна гэдэг хэлсэн. За тэнгууд Райан хажуугаас ярианы дундуур одоо өнөөдрийн хүртэл аавынхаа зураг хөргийг чамд бас ингээ харуулж үзүүлж байгааг учраас чи гайхсан баха. Энэ бол миний аав Томас гэдэг одоо хүн өнөөдөр ажил төрөлтөд ингээд ирж амжсангүй маргааш үдээс хойш одоо ирнэ гэдэг хэлдэг. За тэнгууд София тэр зургийг харчаад Лаура руу нэг хараад Райан руу нэг харчаад энэ зурган дээр байгаа хүний би таньна гэдэг хэлдэг. За тэнгууд Лаура сонин царайлангууд хүүн хажуугаас нь чи миний аав яаж таньд энэ одоо боломжгүй зүйл гэж хэлдэг. Тэнгүүд София би энэ хүнийг сайн тань, маш сайн тань, олон жилийн өмнөөс мэднэ гэдгийг хэлдэг. За тэнгүүд Лаура хонгормын чи хүн андуурсан баха миний нөхөр одоо хоёр бие биенээ таних тийм боломж бололцоо байхгүй штэ гэдгийг хэлдэг. Тэнгүүд София одоо шууд хоол идчихсэн ширээн дээрээсээ гунигтай наргагүй босоод одоо зочны өрөөнөөс гараад галтаагооны чиглэлд явдаг. За тэнгүүд Райан одоо гайхаад араас нь идчихсэн хоолоо ширээн дээр тавиад хараад үлдэг. Тэнгүүд Лаура Софиягийн араас босчоод хонгормыг хүлээж чамд ямар нэг юм болоо юу болоо надад бүгдийг хэлээч гэдгийг хэлдэг. Тэнгүүд София Лаурагаас уучлаарай гэдэг үг хэлгээд одоо асар хүчтэйгээр бол мэгшин уйлдаг. За тэнгүүд Лаура түүнийг тэрврээд одоо буцаад зочны өрөөнд хөдөлж орж ирэхэд Райан одоо ширээнээс аль хэдийн босчихсон гайхчихсан София руу нэг хараад өөрийнхөө аав руу нэг хараад ерөнхийдөө үнэхээр гайхсан байдалтай байдаг. Тэгээ Лаура бүсгүй Софиагаас яаж түүний нөхрийг одоо таньдгийг одоо илдэг зөөлөн асуугаад София нэгэнд бүх зүйл одоо ил усан учраас одоо би өөрийнхөө бүх үннийг та хоёрт хэлэх ёстой гэж бодож байна. Таны одоо хүү Райанд би хайртай, дээрээс нь таны энэ хүндлэл гаргаж байгаа сэтгэл энэ бүх зүйлд үнэхээр баярлж байгаа учраас би өөрийнхөө мэддэг чаддаг үнэн бүх зүйлийг одоо өнөөдөр та хоёрт одоо хэлмээр байна гэдэг хэлдэг. За тэнгууд Лаура тийм ээ би чамаа сонсч чи ийшээ суугаад дивандаар суулгадаг. Тэнгууд София Томасын зургыг хараад ерөнхийдөө яриагаа зөөлнөр эхэлдэв. Зурган дээр байгаа Томас гэдэг одоо Райны аавыг София гэдэг бүсгүй 4 жилийн өмнөөс бол мэддэг гэдгээ одоо хэлж эхэлдэг. За тэнгууд Лаура энэ бүх зүйлийг сонсож байхдаа итгэж чадахгүй байсан учраас одоо энэ зураг дээр хүний чи сайн харалта андуураад байгаа биш үстэй гэж хэлэхэд тэр одоо зурган дээр байгаа эрэгтэй хүнийг Томас гэдгээ би 4 жилийн өмнө танилцсан гэдэг хэлээд яриагаа өршөөлдөг. За ингээд юу гэж ярьсан бэ гэхээр
София гэдэг бүсгүй өөрөө ээжтэйгээ хамт амьдардаг, аавгүй өссөн. За тэгээд ингээд хоёр эмэгтэй хүний амьдралаар амьдарч байх үед одоо тий 4 жилийн өмнө түүний төрсэн ээж буюу Софиягийн ээж нэгэн одоо тий нас тогтсон эр хүнийг бол гэр орондоо дагуулж ирж охинтойгоо бол танилцуулсан байдаг. За тэр хүн нь одоо энэ зурган дээр гарч байгаа Томас юм а гэдгийг одоо хэлдэг байгаа. Тэнгүүд одоо Лаура гэдэг одоо тий ээж үнэхээр гайхаж чи үнэхээр ландуураад миний нөхөр одоо тэг явах одоо боломж байхгүй. Ерөөсөө ажил амьдрал нь өөрөө тэр хүнд ерөөсөө цаг зав өгдөггүй. Байнгын одоо ийш тийшээ нислэг одоо уулзалт бизнес одоо тий төлөвлөгөөний дагуу явж идэг. Бүх билет энэ төр нь одоо ингээд компаниас дааж идэг. Тэгэхээр чи хүн андуурсан байхаа гэдэг яхад хэлдэг. Тэнгүүд София би Томас гэдэг хүнийг мэднэ. Миний мэддэг Томас гэдэг хүн бас асар ихээр ийш тийшээ бизнес аялалд явдаг team компани, team менежер, маркетинг ялны дарга хийдгээ гэдэг хэлдэг. Тэнгүүд Томас гэдэг хүн ажилдаг албан газар бүх зүйл нь ингэж давхцаж таарж байгаа учраас яхаарахгүй Софиягийн яриад байгаа зүйл үнэн бол таарна. За Райан бол одоо мэлгайхад сэлх хөхөрсөн. За тэгээ София одоо тий үргэлжлүүлээд ярихдаа тий энэ Томас гэдэг хүн бол одоо миний хувьд бол надтай хамаа байхгүй. Миний ээжтэй одоо тий учир ургуулаа 4 жил болж байгаа үргэж байгаа. Миний ээж одоо намайг баг цагаас хойш одоо тий хойд эцгийн гар харуулахгүй гэж ганцаар ингээ намайг өсгсөн. Намайг том болсны дараа бас нэг таалагдаж болохгүй амтан байвал бас тий одоо ингээд үлдсэн амьдралаа хамт өнгөрөөнө тэр тусмаа гэр бүлтэй тийм хүнтэй бол явахгүй. Яг л одоо тий болон бүтээн гэсэн одоо тийм хүнийг бол хайж ирсэн. За энэ хайж ирсэн хүнээ бол олсон. Энэ хүнийг тэгээ дагуулж гэртээр надад танилцуулаад ингээд удалгүй энэ хоёр дотносож ерөнхийдөө одоо тий 2 жилийн өмнөөс одоо манай гэрт одоо амьдарч байгаа, хамт амьдарч байгаа ийм хүн байгаамаа гэдгийг хэлдэг. Лаура энэ үгийг сонсоод одоо үнэхээр мэл гайхаж сэлх хөхөрсөн. За энэ бүх зүйлийг сонсоод өөрт нь тохиолдож исэн утга авцалдаагүй янз янзын тийм тохиолдлуудыг бас эргэж сөхөж сансан. Сүүлийн жилүүдэд Томас гэдэг хүн гэр орондоо эрэхтэй одоо тий гэр орондоо байдаггүй үнэртэй шампун, савн гэх зүйлээр одоо өөрийгөө угаасан, үнэртүүлсэн орж ирж байсан. За энэ тухай Лаурад хэлэхдээ энэ тентгийн зочид буудалд одоо ядаргаагаа тайлж, стрессээ тайлж, ус цасанд орчоод ирлээ. Тэ энэ тентгийн зочид буудлын ус савнг ашиглаад ирлээ гэдэг юм ярьдаг байсан. Тэгээд Лаура гэдэг хүн одоо тэ энэ бүх нарийн ширийн зүйлүүд одоо ингэж дэлгэгдэж илэрч байгаа учраас одоо энэ бүх зүйлийг сайн сонссон. За ингээд сонсоо зогсолтгүй София бүсгүй ярьж байхдаа том нулимс тус болж байсан. За Райан бол одоо үнэхээр салгаж төрсөн эцэг нь Софиягийн ээжтэй бас хамтарч амьдардаг, ороо гараа хийдэг энэ бүх зүйлийг сонсоод бол үнэхээр одоо тийм дотор нь муухарж исэн байдаг. За Лаура одоо энэ бүх зүйлийг сонсоод байж хахад София одоо үргэлжлүүлээд ингээд зогсохгүй одоо энэ Томас гэдэг хүн манай ээжтэй бас хурим найр хийнэ гэдэг талаар одоо ярьж төлөвлөж байгаа. Миний ээж олон жил ганцаараа явсан. Одоо тэ насны бүксэнтэй гайгүй ганц бие залуутай таарчлаа гэж одоо ярьж надад магтаж ярьдаг байсан гэдэг хэлдэг. Тэнгүүд Лаура бол үнэхээр гайхаад одоо тэ нулимс нь мэлтцээд энэ яриаг үргэлжлүүлээд чив чимээг бас сонсож байхад София бас л одоо гунигтайгаар уйлаад миний ээж Томас гэдэг хүнтэй хайр сэтгэлийн харилцаатай байхаас гадна тун удахгүй бас төрөх гэж байгаа те жирэмсэн юм эмэгтэй. Өөрөөр хэлбэл Томасаас жирэмсэн болсон гэдгийг хэлэхэд Лаура бол үнэхээр марг ухаан алдах шахуу одоо те диван дээр нүрээ дараад хоошоо хөвтөө дээшээ хараад суусан. За ингээд София бүсгүй одоо те өөрийнхөө хайртай залуугийн гэрт ирээд одоо хоол ундыдаа сайхан байх гэсэн биш бүр эсрэгээрээ хардарсан зүүчиг ийм амар одоо уулзалт танилцуулга бол болдог. За ингээд Лаураш тайвширсан, Райнч тайвширсан энэ бүх одоо тэг хүмүүс бүгд өөр тийшээ хараа бодлогошроо цон харах нь хараад таацарх нь хараад шал ширтгэн ширтээр энэ гур ингээд байж байхад Лаура
одоо энэ бүх зүйлийг өнөөдөр шийдэх ёстой байна. Тийм учраас энэ бүх зүйлийг одоо ичиж нэрлэхэлгүй бүгдийг илэрхийлсэн София Чанд баярлалаа. Тэгээ одоо шууд танах руу явж одоо ямаа нэм халуун дээрээ асуудлыг шийдье гэдэг хэлсэн. За София тэнгууд толгой дохиод тэднийг дагуулж одоо өөрийнх нь гэрэл рүү явдаг. За Райн машина бариад София хажууд нь суусан. За гарын суудал дээр одоо Райны ээж Лаура цонхоор одоо зам ширтээд ерөнхийдөө явцын дунд бол юм ярихгүй явсан аргагүй 20 гаруй жилийн амьдрал 20 гаруй жилийн одоо босгосон энэ бүх юм ямар ч утга учиргүй юм хар дарсан зөвд болж байгаа учраас Лаура гэдэг эмэгтэй бол үнэхэрийн бас хамгийн хэцүү цаг үеийг бол туулж байгаа. За София бүсгүй одоо гэрийнхээ гадаа ирсэн. За ингээд Лаура нэг нүдээ нээгээд тарахад бас боломжийн жижигхэн эдлэн газартай нэлээд хөөрхөн одоо эвтэйхэн эдлэн газартай байшин байгааг бол харсан. За ингээд энэ гурав одоо машина парклчаад яваад очисон. За ингээд хаалган дээр очиод хонхыг дарахад бол хүний хөлийн чимээ гарсан. За Лаура гэдэг эмэгтэй одоо хаалганы урд зогсоод ард нь Райн болон София хоёр одоо гарнасаа барилцаад одоо ээжийнхэн ард хаалга онгоолохыг хүлээж исэн. За удалгүй хүний эрэгтэй хүний хөлийн чимээ ирсээр гат хаалга онгоолгоход одоо Лаурагийн нүд орой дээрээ гарсан. Хар дарсан зүуд байгаасаа гэж бодсон боловч яхаарахгүй нүдэн дээр нь биелж байгаа зүйлийг бодлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл Лаура гэдэг эмэгтэйгийн 20 гаруй жил ханилсан Томас гэдэг нөхөр нь усанд орчоод халаад нөмрөө дээрээс нь толгоогоо арчиж байгаа алчуураа зүүн дээрээ тогтчихсон хаалгыг бодох санах юмгүй нээхэд түүний эхнэр Лаура өөдөөс нь мэлтээтэл хараа зогсож байсан байдаг. За ингээд Томас одоо ерөнхийдөө өөрийнх нь эхнэр араас нь хөөгөөд ирсэн гэдгийг ойлгосон учраас одоо асар ихэн шоконд орсон. За тэгээ үгийн мэдээлгүй Лаура би чанд бүх зүйлийг тайлбарламаар байна гэдэг үг хэлдэг. Гэтэл Лаура бизнес аялал чинь сайхан явагдаж байна уу? Сонин сайхан юу байна гэж хэлээд дотогшоо шууд яваад ордог. За Томас одоо үнэхэрийн ороод ирж байгаа учраас хаалгаа тавьж өгөөд оруулсан. За ингээд араас нь Райн София хоёр орж ирэхэд одоо Томасын нүд бол үнэхэрийн одоо дээшээ тэнгэр хоолгоо доошоо газар хатуу одоо ерөнхийдөө одоо ухаан мэдрэлгүй болтлоо зогсцсон. За Райн бол аавыгаа хараад үдсэн ядчихсан. За София болохоор Томас руу харж чадахгүй шал руу ширтээр гэр оронд орж ирсэн. За удалгүй галт тоогооноос одоо Софиягийн ээжийн дуу бол гарсан. За ингээ үүдээр орж ирсэн хүмүүс бүгд одоо үүдэн дээр зогсоод тухайн галт тоогооноос хүн гарч ирэхийг хүлээхэд яхаарахгүй дөнгөж гарч байгаа нэгэн эмэгтэй том цүдгэр гизтэй. Томас юу болоод байна? Юу хүмүүс гэрт ирвэ гэд гараад ирдэг. За яг энэ үед одоо София өөрийнхөө ээж рүү хараад ээжээ би танд хүмүүс танилцуулах гэж ирлээ гэдэг үг хэлээд шал ширтдэг. За тэнгүү түүний одоо ээж жирэмсэн бүсгүй одоо гэр дотороо хүмүүсийг харахад Лаура тухайн бүсгүй дээр очиод дээрээс нь доошоо гизрүү хараад намайг Лаура гэдэг Томасын албан ёсны аваад суусан эхнэр нь байгаамаа гэдэг хэлдэг. Тэгэнгүүт одоо нөгөө цөдгөр гизтэй эмэгтэй хүн үнэхэрийн гайхаад хажуудлын хаалганы багныг налаад одоо суун тусаа зогсдог. За тэнгүүд Лаура үргэлжлүүлээд намайг дагаж ярьж байгаа энэ залууг Райн гэдэг одоо Томасын хүү, Томас бит хоёрын хүү өөрөөр хэлбэл танаа охины найз залуу байгаамаа. Тэгээд өнөөдөр энэ бүх зүйлийг сонсоод танаа гэрд шууд ирж байна гэдэг хэлсэн. За тэнгүү цүдгэр гизтэй эмэгтэй Томас руу одоо асуулт нэгсэн харцаархаж энэ үнэн гэж үү гэдэг хэлдэг. Тэнгүүд Томас би бас чамд бүх зүйлийг тайлбарламаар байна гэдэг хэлдэг. Тэнгүүд Лаура яриан дундуур норжод одоо бүх юмыг тайлбарлаад байх ямар шаардлагагүй болсон, бүх зүйл ойлгомжтой болсон. Ер нь чи тайлбар хийх эрхгүй. Чи бол одоо ичиж амьдрах ёстой гэдэг хэлдэг. Тэгээд үргэлжлүүлээд одоо Томас гэдэг залуутай одоо ингэж 20 гаруй жил амьдэрсэн. Одоо энэ амьдрал маань өнөөдөр ингээд дуусч байна. Маргаашнаас эхлээд одоо гэрэлтэй цуцлуул хөргөдлийг өмгөөлөгчийн дагуу тавьдаг өгдөг газар нь өгөөд одоо асуудлыг шийднэ. Тийм учраас Томас гэдэг хүн миний амьдралаас явсан. Одоо чи энэ хүнийг хүлээж авч болно гэдэг үг хэлдэг. За тэгэнгүүт одоо жирэмсэн эмэгтэй
бол асар хүчтэй шоконд ороод үг хэлж чадахгүй ээрээ зогсож байхад хажуугаас нь София гэдэг бүсгүй одоо хэлдэг. Миний ээж хизээч гэр бүлтэй хүнтэй орооцолдохгүй гэдэг тийм алтан дүрмтэй олон жил явсан. Тэгээ өнөөдөр миний ээжийг ингэж доромжилж байгаа Томаст бол одоо ээжээс дутуугүй бас би гомдож байна гэдэг хэлдэг. За Томас бол одоо шавардсан шарын эзэн одоо тэнд үнэхээр яахаа мэдэхгүй альчуурын болон эмрээд одоо ийш тийшээ харж чадахгүй тэр тосмаа хүүн хажуугаас нь цоо ширтэж явах үед одоо үнэхээр балбагдаж шоохонд орж бүгдээрээ сайхан ярилцсан орой яри те одоо асуудлыг шийдэе гэдэг байдлаар хандсан. За тэнгууд Лаура бол чамтай яриадах юм байхгүй гэсэн нөгөө Софиягийн ээж нь одоо те жирэмсэн хүн бол бас үнэхээр юм бас ярих тэнхэлгүй одоо шоконд орчихсон иймэрхүү өдөр зөрөгтэй одоо байдаг. За Лаура одоо энэ бүх зүйлийг харсан учраас энэ хоёрыг үлдээгээд буцаад одоо хаал гаргаараа явдаг. Тэгээд Лаурагийн араас түүний хүү Райны араас София ямар ч байсан ингээд дагаад гарч ирдэг. За ингээд Лаура машиндаа суухад Райн орж ирсэн дараа Софиас орж ирсэн. Өөрөөр хэлбэл одоо те гэртээ шоконд ороод үлдсэн ээжийгээ манад үлдэхгүй София гэдэг одоо бүсгүй Райныг дагаад Лауратай машинд нь суугаад гэрт нь ирдэг. Мэдээж одоо Томас гэдэг хэргийн эзэн нөхөр одоо өөрийнхөө жирэмсэн найз хүүхэнтэйгээ гэрт нь үлдээд одоо жинхэнэ нарийн ширээ юм ярьж одоо те одоо өөрөө гэмгүй буруугүй одоо хохирогчийн дүрт бол тоглож исэн гэдэг нь ойлгомжтой. За тэгээ Лаура Райан София 3 орж ирээд зочны өрөөний диван дээр өөдөөдөөсөө хараа суулсан хинч юу ч яриаггүй хитрхи нам гүн байдлыг Лаура одоо нэгэн дэвтгэр шийдэж одоо галтаагаар өчнөө өрөөнд зориулсан амттай бялууга бол твэрч хурж ирдэг. За тэгээд Лаура гэдэг эмэгтэйгийн ээж нь хэлдэг байсан хэдий ч нэг стресст нь тэр үедээ чи стресснээс ангижирмаар байвал одоо чихэрлэг тийм бялуу идэх юм бол чи асар хурдан эргээд хийвэн байдалд орно гэдэг үг хэлдэг байсан. Яг тэрний дагуу одоо өөрийнхөө бялууг авцаад энэ гурав одоо дундаа тавиад зүсдэг. За мэдээж одоо идэх ямар ч аппетит одоо хүсэл байхгүй ч гэсэн зүгээр л идэх ёстой гэдэг үүднээс одоо Лаура бүсгүй бол одоо нэг хэрч мэг идсэн. За ингээд Райн бол София хоёр одоо орж иртэй гаруулнасаа хөдөлцөөд ажаргалтай хосууд байсан бол яг энэ цаг үеэс эхлээд бие биенлөө ойртохгүй бие биенлүүгээ харахгүй ерөнхийдөө тийм хүүтэн одоо зай бий болдог. Тэгээ мэдээж аавдаа гомдчихсон энэ нөхцөл байдал бол үнэхээр хэцүү байгааг ойлгомжтой. За тэгээд байж итэл Райн гэдэг залуу бас ухаантай залуу учраас өөрийнхөө бас шоконд орсон байгаа найз бүхэн лугаад ойртоод гарын тэврээд нуруугаар нь тэврээд үг хэлдэг. Тэгээ юу гэж хэлдэг вэ гэхээр миний аав бол олон жил намайг баг байхаас ахуулаад тийшээ айлаа цугаалах янз янзын уулзалт гэдэг ингээд явцдаг байсан. За тэгээд би аавтайгаа хитрхи бас дотн одоо тийм одоо өсөөгүй ягарахгүй миний аав бол ажил амьдрал гэж өвчдөг. Би өөрөө ээжтэйгээ илүү хөвчлэн одоо гэр ордоо манад ингээ үлддэг байсан. Тэгээ ерөөхдөө аавдаа гэхээс үл ээжтэй хайртай аавын одоо зураг хөрөг бол одоо миний утсандаа бараг байдаггүй. Тэгээ бараг байдаггүй учраас чамд бас нэг үзүүлж харуулж байгаагүй гэдгээ бас сая ойлголоо. Тэгээ ямар ч байсан одоо эцгийн бурууг одоо хоёулаа үүрээд хоёулын шаналаатай хэрэггүй яхаарахгүй одоо үргэлжлүүлээд хамтдаа цаашдаа ингээд явах одоо ёстой би чамаас салахгүй чи бас надаас салахгүй гэж найдаж байна. Тэгээд өнөөдрийн бүх зүйлийг үнэн зөвөөр одоо ингэж хэлж ярьж гэр орондоо хүртэл авчиж уулзуулж исэн чиний энэ зориг зүрх одоо сэтгэлийг хараад би бол үнэхээр их баярлаа. Тэгээ ямар ч байсан худал хуурмаг бүхэн дээрээс нь нууц бүхэн цаг хугацаатай байдаг. Тэгээд үнэн үргэлж ил гарахыг хичээж энэ тэндээс цухиж байдаг гэдэг тийм үг байдаг. Тийм учраас одоо энэ үннийг оройтсон ч гэсэн бид нэр мэдэж авлаа. Тэгээд чиний ээж миний аавд хууртаж жирэмсэн болцсон байгаа энэ бүх зүйлийг хараад бас биднэрт амаргүй байлаа. Гэхдээ ямар ч байсан хоёулаа салж нийлэхгүй шүү гэдэг амлалтыг өгдөг. Тэгээд энэ хоёрын яриаг Лаура бас бүдгхэн сонссон.
Гэхдээ бас баярлаачгүй, гуниглаачгүй ерөнхийдөө энэ айлын амьдрал одоо яах вэ? Цаашдаа яах вэ гэдэг одоо тийм асар том хариултгүй асуултан дээр одоо ирчихсэн энэ шөнийг бол өнгөрөөдөг. Тэгээд энэ түүх маань монголчууд бидэнд ямар сургаал айлдаж байна вэ гэхээр ерөнхийдөө те мөнгө төгрөгтэй чадал чансаатай явж явах үедээ би болгоод байна, би буулгаад байна, би чадаад байна гэж ингээд андуурч эндүрч явдаг. Тэгээ эргээд харахад явж өөрийгөө хурсан өөрийнхөө те нэр хүнд ажил амьдрал гэр бүлдээ одоо те гай гамшиг авчирсан иймэрхүү одоо асуудал болдгийм байна гэдгийг энэ түүх биднэрт одоо харуулж байна. Тэгэхээр үнэн байна гэдэг бусдад одоо үнэнч байхаас илүү өөртөө үнэн байх одоо ийм сайхан сэтгэлийн амар амгалан байдгийн байна гэдгийг энэ түүх одоо та бидэнд харуулж чадлаа. За ингээ өнөөдрийн одоо те гоё түүхүү цувралт минь орсон болсон бодит түүхэн явдал та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгээ 25 минутын турш чих салгалгүй амьсгаа даран те одоо ингээ сууж сонссон та бүхэнд бол маш их баярлалаа. Тэгээд иймэрхүү гоё эерэг позитив хүнд бас нэгийг бодуулж хоёрыг одоо санагдуулсан болсон бодит түүхийг араас нь угсраад оруулаад явна. Тэгээ та бүхэн гоё түүхүүд суугаад дардаг барьдаг бүх юмыг тултал сайхан дэмжиж орж гараад ойрхон байж байгаарай.